ЮНЕСКОгийн соёлын хөтөлбөрийг дэмжих олон улсын сангийн дэмжлэгтэйгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих төслийг бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийн санаачилгаар 2024-өөс 2025 онд амжилттай хэрэгжүүллээ. Эмэгтэйчүүд, гар орчууд, уран бүтээлчдийг бизнес эрхлэх ур чадвар, дижитал маркетинг хэрэгжүүлэх гэх мэтлэн тодорхой ур чадварыг дэмжсэн сургалтууд зохион байгуулах юм. Ямар брэнд бүтээгдэхүүн их юм бол одоо миний брэнд болж чадах байж юм уу? Тэр хөгжүүлэлт тал дээр ер нь одоо менторуудын заавар зөвлөгөө маш их хэрэгтэй байгаа учраас энэ төсөл хөтөлбөрт оролцох болсон. За ингээд сургалтанд хамрагдсан бизнес эрхлэгчдээс ер нь 15 бизнес эрхлэгчийг сонгож аваад соёлын бүтээлч үйлдвэрлэл ба интерпренершипэд бизнес инкубаторын хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх юм байна. Би Монгол үндэсний гутлаа хийдэг. Одоо энэ гутлаа бол 47 дахь жилдээ хийчихэн бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлт тент авах ямар үе шат ямар юмд надад алдаа дутагдал байна. Олон сайхан багш нар маань бол одоо зөвлөгөө биднэрт өгөх юм байдаг. Суралцах зорилготой ирчээд байж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл интерпренершип хөтөлбөрт оролцож байгаа менторууд одоо ментидээ бүгдэнд амжилт хүсье. Энэхүү төсөл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлалаар дамжуулан гендер, хүний эрх, бүтээлч байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой. Төслийн хүрээнд эмэгтэй уран бүтээлчид, гар орчууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бизнес эрхлэх ур чадвар чадвархжуулах сургалтыг зохион байгуулсан юм а. Хэрэглэгчийн сэтгэл зүйтэй коннектед хийж байгаа байхгүй. Эхний хичээлийн маань хүрээнд юм бол дижитал маркетингийн өнөөгийн байдал замун хэрэглэгчийн зан төлөв. За тэгээд Facebook маркетингийн хэрэглээ хэлбэр автоматжуулах сэдвүүрэнд явагдлаа. Маш өөрөө гүйцэтгэв байлаа гэж бодож байна. Онл талаас эхэлж заагдаад өөрсдийнхөө сошиал дээр яаж болохыг илүү тодорхой зааж өглөө. Хамгийн гол нь харилцаа байх хэрэгтэй юм байна. Хэрэглэгчтэй тэрийг яаж энгийн байдлаар харилцаа үүсгэх байдлаар хийх чухал зүйлүүдийг ойлгож авлаа. Контент яаж бэлтгэх вэ? Бүтээгдэхүүнээ аль сууг дээр яаж тавьж сурталчилж яаж ажиллах уу гэдэг тал дээр л одоо их мэдээлэл авсантай баяртай байна. Яагаад энэ хобби гэдэг зүйл юм чухал гэдэг нь те? Таны хобби чи юу? Хэн худалдаж авахыг мэдгүй нэ яагаад энэ хамт хийгээд байгаа гэдэг ч юм те. Сургалтаар бизнес төлөвлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн хөгжүүлэх, оюуны өмч болон сошиал маркетингийн ур чадварыг санхүү, маркетинг, дизайн, оюуны өмчийн мэргэжилтнүүд 1 сарын хугацаанд олгож, соёлын бүтээлч үйлдвэрлэл, интерпренершип, инкубацийн хөтөлбөрөөр дамжуулан оролцогчдын гарааны бизнесийг нь 3 сарын хугацаанд бойжуулж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.